За өглөөний мэнд нэгд өдрийн өглөө. Ажилдаа гарахад бэлэн боллоо. Яархан дээр ирсэн байна. Одоо 10 цаг болж байна. Өдөр 3 цагаас өмнө ачаага авах хэрэгтэй. Тэрнээс өмнө нэг сонинтой тараагч хэрэглээс хорсон. 2006 оны 10 араатай механик Volvo 48 фитийн урттай Conestoga чиргүүл. За Conestoga гэдэг нь flatbed нэг өмнө миний ачижсэн задгаа. Тэгтээ гадуураа бүхэхтэй гэсэн үг. Одоо би дээгүүр нөгөө таар татаж янз бүр болохгүй гэсэн үг. Тэр намар ийм тараг чиргүүлтэй одоо ажилдаа гарахад бэлэн болж байна. Сүүлийн хэд хоног ажилдаа гараагүй. За гарахаас өмнө хэд хэдэн хийх юм байгаа. Хажуу тал тарагныхаа хажуу тал дээр компанийнхаа сайныг наана. Дотор нь бол юмнуудаа зөөгөд авчираа тавьчихсан байгаа. Яг бүр янзлаагүй юм хэлцэгцлээгүй байгаа ч гэсэн юмнуудаа бол авчираа тавьчихсан байгаа. За бас энэ хойд талын шаврын хаалтыг солих хэрэгтэй байгаа да. Ерөнхийдөө үзүүлээд яг зайлшгүй хэлэх системнууд бол хийлэгдсэн байгаа. Тарагч чиргүүл гарахад бэлэн, дугуйнууд сайн. Шинэ дугуйнуудтай. Тэгээ тарагч чиргүүлийн нөгөө үзлэгт оруулсан. Тэгээ тэрнийхээ бас сайныг наана. За гэс юмудаа хийчихэд тэгээд хөдлөө. За сайн маань юмудаа наачлаа. За дотортол нэг юм их байна. Энд чи 13 оны чиргүүл. Гэхдээ энэ дотортлын бүхээг нь энэ дээгүүр нь гадна талаар нь явсан байгаа бүхээг нь бол шинэ юм байгаа. Энд нэг хоёр цапаас дугуй энэ нэг юм байна. Эдрийг нь суллаад яартан дээр үлдээчих. За гинж binder mod эдгээр нь бол энэ чинь байж байгаа. Гаднаа бас нэг tool box байгаа. За ингээл тавьчих та. Энийгээ зараас хэлт юм уу? Юунууд нь бүр болтнууд нь бүр цэврээд гүхгүй болцсон байна. Тэгэхээр энийг цацчлаад WD-40 гэдэг энэ зөв арилгадаг юм бид. Энийг цацаад тэгээд дараа ачаан дээр очиж ч юм уу. Энэ бүр далигчиж. За ингээд эднэрийг tool box руу хийгээд tool box-аа бол өмнө баг ашигладаг байсан юм билээ. Хэрэгтэй юмнууд маань бүгдээр бол байгаа. За тэгэл хөдлөе доо. За хөдлөхөд бэлэн боллоо.
Юмудаа янзлчлаа, шалгачлаа. Нэгдүгээрт ойд ажилд гараагүй, хоёрдугаарт ийм чиргүүлттэй, ийм ачаа сүүлийн 8 сар орчим зөөгөөгүй нэлээд сандарч найж байна. Амжилт төсөөрэй. Гайгүй илгүй гэж бодож байна. Жохон төсөөрсөн байна. Эхний ачаа чинь 47 мянган паундтай баскет гэсэн. Баскет гэхээр одоо би нэг тийм сакс максимнуудаа оолоо гэж бодож байна. Бэхлэхэд амархан. За тэгэл цэлтаа гаръя да. За ямар ч хэлсэн ирлээ. Тэгээд яг хаагуур орохыг мэддгүү. Энэ пикап тракийг дагаад яв гэж байна. Энэ надад хаагуур орохын зааж их юм шиг байна. За ямар ч хэлсэн энийг дагаад явуул гэж байна. Миний урд хэдэн тараг байгаа гэсэн. Тэгэхээр энэний ардаас нь очирлоо зөксөд тэг бабагаар урагшлах юм байна л да. За ачуулчлаа. Хошоогоо илүү гарсангүй. Ийм ачаалаа. Сая нөгөө энийг авдаг байхгүй юу? Энэ уг нь авахд айгүй амархан юм. Тэгсэн чинь зүгээр энэ нөхрөө энэ болт ингэж давхар ороод тэгээд урагшаа хошин хөдөлгөөнгүй болох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь яг чид энэ дотроо гатчиж тэгээ юмар нүдэж авахгүй жоохон цаг алдчихлаа. Одоо эднэрийгээ сайхан юу татаж страпер чангалаад 1 2 3 4 гэдэг чинь нэгэн дээр нь 3 3-ыг яваад энэ дээр 2-ыг явуулчих гэхээр чинь 14 гэхээр надад 6 11
12 13 14 15 16 наа за зөвлөх юм байна. Тэгэхээр юмнуудаа ямарсан тааруул энэ хойд тал руугаа орох нь. Энэ дээр энэ болттой энэгээр гарахгүй юм байна л та. Тэгэхээр хойд руу бол яж чадахгүй. За энэ дээр тэгвэл хоёрыг л авах бас. Энийг тааруулаад хоёр дахь модны дунд нь бодчих заа. Энийг уртл руу нэг бодчих. Гэхдээ энэ нөгөө ийм үзүүртэй болохоор энэ хоёрын дунд руу нэг татах байхгүй. За тэгээд үлдсэний угшаага бүгдийг татах. За хойдлын нийтээр страпа татчихлаа. Гэхдээ чангалааг байгаа. Энэ рүү заавал чиргүүлүүгээ дэшээ гарч байгаа дээгүүр нь нэвтэйг явуулахгүй бол хажуугаар нь гусаж ороод байна. Тэгэхээс өмнө энийг хийнэ. Ингээд тавьчих. Ингээд энэ хувил руу ороод эндээ юм тэглэгдээд үлддэг байхгүй. Тэгээ за энэ рүүгээ ингээд ордог юм. Тэгэхээр зэвтэй болцсон байгаа юм чинь би. Энийг цэцүүл нөгөө зэв арилгадаг юм цэцүүл нөлөөлөх болоо. Энэхлэн муу адилхан. Эндээ ийм дэгээтэй. Эндээ ийм хөвөлтэй. Ингэсэн юм байна. Толгой дээрээс унж балах гэж шүү дээ. Авахтаа ийш нь төшүүлж тавихтаа газар унгаацсан байхгүй. Тэгсэн чинь зүгээр энэ болт нь унаад ирсэн юм байна. Энэ хоёрын давхцаад энэ орд юм байна. Тэгээд нөгөө нэг энэний нөгөө төгжээ нумчиж. Надад нэг илүү юм байгаа хаа. Эндээс нь татаал зүг юм болчих чинь. Энэ доороо юм дугуйтай. Энэ эндээсээ ингээ ийшээгээ салхилаад байгаа болохоор энэ дотгошоогоо нугаларч орчоод байна. Уг нь гадагшаага нугалруулах хэрэгтэй. Нүг болохоор энэ класс нь ингээ тэгчих чинь. Шуба. Одоо энэ дээр 3 гээд 6 страп явуулаад за эхлээд страпа шидчихээ та. За болчлаа, уртлын 6-аа татчихлаа. Одоо чиргүүл дээр гарах хэрэгтэй. Нэг хойшин татсан учраас уртлаараа гарах гэх бас зайгүй л байна л да. Дугуугаар гарч чадвал.
Миний дийлдэг болоо яа. Бүр ингээл татчих дөө. Ингээл татчих. Энэ хоёр юмны дунд байгаа юм чинь их бүүж мүгээд унж гараад авах болтой. Тэгээ хооронд нь ингээд эхэлсэн байна гэж. За, страпнуудаа чангалаад. Тэгээд хөөе хаагаад боллоо да. Чуба. За, чангалахад ойлгомжтой шүү дээ. Энийгээ барьж байгаа л. Бүр амар бол чангалсангүй. Яагаад гэвэл тэр ингээд нуураад байна. За, уртлын 8-ыг сайхан чангалчлаа. Хойтлын 5 үлдсэн. Одоо энийг татаа. Эндээс нь ингэж татаад. Ай. Тэгээд ингэж тулгарч байгаад энэ юм байна. Энийг энэ доторлоо хийгээд энэ төвчээр яваад болж байна. За, буцаад хаахтаа яаж гинөө гэхээр энд нэг энэ дээр нэг төвчөө орж байгаа. Энэ ингээд татчихж байгаа. Татсныхаа дараа энийгээ зөхиж үзэхээр нэг иймэрхүү байж ивэл болоо гэсэн. Тэгээд энэ төмрийгөө ингэж хийгээд дахиад аваад энийг аваад шинжтэй банктай биш. За, Иллинойс дуусаад Висконсин мужид руу төгөж явна. Тэгээд 174 майл үлдсэн байна. Яг одоо урдаас айгүй том торнадо хар салхи ирж байгаа гэж байна. Гэхдээ би нэлээд хүнд ачаатай юм чинь гайгүй байна. Ер нь жоохон ширүүн борол авах юм шиг байна. Бусдаар л гайгүй хаа. Тэгээд нэг за нэг үсрээл 20-30 минут яваад өнгөрөө гарчих юм байна. Амар бороо орхон нэг харуулъя.
ирээд яг энэ гудамж руу гараад замын хажуу руу тавиад унтчихсэн чинь цагдаа урж ирээд өөр газар парклах гинэ. Чи байшингад хауснуудын дунд тавьсан байна. Хүмүүс унтчихээн. Тэгээ комплейн гаргаад байна гэдэг. Одоо яг энэ хойноос цагдаа дагаад байна. Би шиг зогсоолойгоо явж байна. Ойрхон Walmart харагдчихлээ. Тийшээ очиж явах гэж үзье да. Энэ одоо хизээ дагахаа болох юм бол томдоггүй. За энэ том зогсоолтой Walmart байна. Энд ингээд зогсчул гайг баха. Гадаа амар халуун. Тэгэд кондишн асаагаад машин асаалталтаа удаж байгаа байхгүй. Амар цантцсан шүү дээ. За ямар ч хэлсэн ирлээ. Энэ шал өөр нэртэй болцсон юм байна л да. Би чи энэ Zignigo гэдэг компаниг хайж явж байгаа. Тэгсэн чинь энэ Milestone Materials гэнэ. Нэр нь шал өөрчлөгдсөн юм байна. За одоо яах вэ гэхээр энэ жижиг пикап тракны хажуугаар татаад тэгээ тэнд нэг юм тракча болгож байна. Энийг дуусгаар ухарч орно гинэ. Сайн дэше гарч ирж байгаад унтардаг шүү дээ. Эхлээд нөгөө арандаа зүг хийж чадаагүй дэшэлчээ. Дараа нэгдээ гээд нөгөө гурван холбоогоор өгсөн чинь чалтаа тэгээд унтардаг шүү дээ. За ингээ болгоч. Гэтэ энэ талтай амар мохоо шахаатай юм. Одоо гიშхээс үр явах гэл. За сүүлийн хоёр үлдлээ. Нэр энэ газар руу орж ирэхэд бүх хувцаа сойлоод би ч нөө шорттой тавчтай явж исэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө өмдөө өмс, бутлаа өмс, хантаазаа зүв, малгайгаа өмс гэдэг. Малгайгаа солилцсон байгаа шүү дээ. Өмнө би нөгөө нэг цагаан ийм малгайтай явдаг байсан шүү дээ. Тэр доогоороо нөгөө ийм уяа байхгүй, бүч байхгүй. Тэгэхээр юм хийж яхад хөөсмөс гарсан хойно ингээд угшаа хошоо хөдөлгөөр унаад байдаг гэсэн байхгүй. Одоо ийм малгай болж ирсэн. Хамаагүй амар юм байна. За энийгээ буулгачаа дахиад нэг 100 орчим майл яваад дараагийн ачиг аав. Тэр нь мод гэсэн. Тэгээ бас ачхад бол энэ амархан гэсэн. Бас нэгтлээ нэлээд хүнд гэсэн мод юм чинь. Тэгээ нэг 280 орчим майл явна. Бас $1000 авсан. Энд чинь бас $1000 ячаа штэ. Тэгээ нэг майлын $3-тай ингээ явуулахад юм гайг баха. За чекин хийчлээ. Энэ хальт мод очих юм даа. Ийм мод биш хаа зүгээр нөгөө бэлтгэсэн манд байгаа болоо гэж бодчих. За дуусчлаа. Одоо хаагаад хөдлөө. Үлс чинь юу гэж идэх вэ? Цаачаа манд бэлэн боллоо.
За өглөөний мэнд 7 цаг болж байна. Болж гин гэж 7 гэж боссон. Одоо нэг 7 10 20 морь болж байгаа болоо. За ачаа болох гээд хүлээж ийн хамаг страпнуудаа бүгдийг авцсан. Тэгээ одоо энийг буулгачаад дараагийнхаа хөдлөн. За өнөөдөр ямар төлөвлөгөөтэй гэхээр одоо нэг 90 майл яваад нэг ачаа аваад 196 майл явж өнөөдөртөө шууд хөнгөж өгөөд 3-аас өмнө хөнгөж өгөөд тэр нь $700 ачаа. Арай жоох хямдхан гэсэн. Гэхдээ нөө шууд өдөртөө буулгачих боломжтой учраас авсан. Тэгээ тэрийгэ буулгачих юм бол дахиад зөрүүлээд нэг хямдхан ч гэсэн хамаагүй $500 ч гэсэн хамаагүй нэг юм аваад явчих гэсэн санаатай байж байна. Тэгээ энэ цаг бол айгүй давч байгаа. 3-аас өмнө хайлуулах 3-аас өмнө эртэн шиг болгочих юм бол дараагийн авах ачааны маань боломж ч гэсэн нэмэгдэх гэсэн үг. За энэ одоо хизээ болох юм бол тоо. Тийш ч асууд юм уу? Малгай хантаад заавал өмсөх хэрэгтэй гэж байна. Энэ хэсэг ачаа юм байна. Гэхдээ би ингэж зогссон байгаа болохгүй гэж байна. Байшингаа тойроод энэ урт талын зайд гарч ирээ зогсчих. Тэгээ хоёр талаас нь ачаа гэдэг чинь. Жохан ивэн тэгш босл юм байна. Гэхдээ яах вэ? Орхон майл явах юм байна чи. Намайг яаж очиулахаа хэлгэнэ. Тэгэхээр ингээд нэг эвлүүлэг тоглоом шиг энийг ин чи гэж хэлээ явж байна. За ямар ч үсэн ирлээ. Ханхаас өмнө хүрээд ирсэн шүү. Тэгээ намайг энэ ч ингээд зогсчих гэж байна. Тэгэл энэ дээр урагшаа болж байгаа л намайг энэ шорон талбайгаас ачаа болгон гиндэ. Энийг буулгаад дараа нь дахиад нэг юм авчиг гэсэн чим олдохгүй нэ. $500 орчуулдаг юм авчиг гэсэн чи. Сая энэ дээр нэг жижигхэн гүүрээр гард юм байна. Одоо яг тэр харагдаж байна. Тэр нэг шараар хүн алхаж байгаа зурагтай яг тэр чин гүүр ихгүй. Тэгээд тэр гүүрээр наашаа 100 эргээд орох гэж багтдгүй. Энэ дугуугаараа дайраа хийчлээ. Гэтэ айгу зөөлхөн гарсан гайг баха. За энийг буудчихад яад юм лээ. Дараагаа ч олдохгүй бол. Тараг. Ашигтай бактеритэй тараг. Жогоо шороотой зууралдаад ирсэн чинь. Гар үл халтаагаад амар хэлсэн шүү дээ. Одоо байнга л ингэж явна. Ачаага буулгацсан. Тэгээ маргааш ч авах орлоо. Одоо тэг өнөөдөр хийх юм байхгүй. А тэгтээ
юм идчихэд одоо энэ шиг 100 майл явж маргааш өглөө авах чаныхаа гадаа очиж байгаа юм. Тэгээ юм идэхгээ сууж байна. Энэ юу вэ гэхээр plant-based sausage гэж байгаа. Vegan хоол гэсэн. Нургамлын гаралтай. Анх удаа туршиж үзэж байна. За өглөө нь минь дээ. Сайхан өглөө байна. Эндээс чаавна. Нөгөө чигдэр чинь энд хурж ирэл тэгэл унтсан. Тэгээ одоо эндээс чаваад энийг 65 майл яваад хүргэж өгөхгүй. $550 гэсэн. Тэгээд дараа нь дахиад 100 майл явж ачаад 400 майл явах гэж авсан. Энэ $550, тэр нь $1100. Энэ газар 8 цагаас онгоодог юм гэсэн. Тэгээд 8 гээд босоход өчтөр тарака унтраагаад унтцсан. Сэрүүхэн бахаар нь. Тэгээ 8 гэж босоод таракаас гал хувцас өмсвөл гараад ирэхээ хооронд энэ тарак орж ирээ зогссон баха. Яг миний хажууд зогссон юм. Тэгээд босоод энийг босчуугүй таракаас ахта харсан чи хөшиг мөшгөн татаастаа таракаасаагаа гүйсэн чи ямар хурд хөдөлт юм бэ? Нэг л шиг байна да. За юм ачаа. Тас бэхлэхэд явгүй юм биш үү? За энэгээр нэг ингээд 2 ингээд 3 4 5 страп 5 мод 6 страп болчихно. Энэ л наашаа цаашаа хөдлөх гэдэг юм да. Яг энэ хурдан тавьсан жижиг. Класс болгоё. За бодлоо юу да. Цаасаа өгөх шүү дээ. Бензин авахгүй бол бензин дуслаа. Тэгсэн чи юм 5 памптай газрын хамгийн захих нь энэ шар юм уйдсан бод. Энэ ажиллахгүй байгаа гэсэн үг. Ингэлтэр нь ийм улбар шар кон дундаа тавьсан байна. Тэгэхээр бас ажиллахгүй байгаа гэсэн үг. Энэ гурвын нэг нь хөдөлгөөр нь л орё доо. За өдөр 11 цаг болж байна. Өчигдөр нөгөө нэг Шамбург эндээс нэг 2 цагийн зайтай газраас ачаа авна гэд тохирцсон ярьцсан авцсан байсан. Тэгсэн чинь тэр нь канселдсан байна. Ягаад гэвэл одоо би чи 11 өглөө би 8 гэж эрт босоод явсан шүү дээ. Угсаа 8-аас онгоотой газар гэсэн. Тэгээд одоо энэ чи 11 өнгөрөөгөө дуусч байна. Тийшээ 2 цаг явахаар 1 цагийн аппоинтмент одоо цагтай тэрэнд намжихгүй болж таараад тэргээ канселдаад. Тэгээ одоо дахиад өөр ачаа хайж байна. Өнөөдөр ямар ч үсэн нэг ачаа болоод хийчих болов. Хэдэн доллараар хийх нь. Урт энийг дуусгах юм.
За ачаа авах газрынхаа яг хажууд нь ирсэн байна. Жинэс нэг майл явуулчих юм. Тэрнээс өмнө энэ ачаа авахд тараагч хэрэгүүлээ хоосон жингээ үзсэн одоо нөгөө жингийн тикет хэрэгтэй гинэ. Тэрээс жингээ үзүүлээ 33,000 таунд. Энэ бол хүн биш үү? Энэ өмнөх тараагч хэрэгүүлсэн 40,000 гэдэг байсан шүү дээ. Энд гэсэн чинь 33,000 болж байна. Тэгээ одоо энийг барьж чад. Тэгээ ачаа авна. За өмнө энэ газар зөндөө өрж ирсэн. Айгүй хоочртой байдیں۔ Харин тэгсэн чинь энэ удаад бол ямар ч очролоо. За ачаа авчлаа. Эхлээд дуусчлаа. Одоо хаагаад хөдлөө. Мод гэсэн чинь нэг юм юу гэдэг лээ. DSP гэдэг лөө гипс автомат гэдэг лөө. Тиймэрхүү юм. Гипс автомат бол арай биш. Арай жоохон шахмал, арай хатуу. Модны үрцээр хийсэн чинь DSP автомат билүү те. Тиймэрхүү юм байна да. За тэгээ маргааш 7-оос 2-ын хооронд буулгах хэвээр. Тэрийг буулгачаад буцаагаад авах гэж авсан байгаа. Тэгээ замдаа гараа. Одоо эндээс нэг 400 майл орчим. 400 майл орчим. 6 цаг явах байгаа. За бүрд ирсэн байна. Ачаага буулгах чинь. Баг зэрэг асуудал гарлаа. Энэгээр ингэж хугарсан байна. Тэгээд энд юм даймаж ирсэн. Энэ даймаж бодвол надтай хамаарлаггүй байна л да. Одоо миний страпууд яг энэгээр байрлаж ирсэн байна. Энийг бол одоо тэгээ жоохон дарцсан болов яашаа. Би бас тийм хүчтэй чангалаагүй л та. Ямар ч байсан damage болсныг биччихээд гэж. Энд бас нэг юм damage болсон байна. Энэ damage-уудыг би гаргах ямарч боломжгүй л дээ. Энд тэллээ тэгээд би энэ чинь гэмтэх ямарч боломж байхгүй шүү дээ. Би нүгээр ямар хурж мөрсөн биш гэдэгс. Тийм ээ тийм мэдчихэж байгаа. Гэхдээ ямар ч байсан юм дээрээ бол цаасан дээрээ бол бичиж авнаа. Чамаг ачаагч атсан хүн гэмтээсэн байж магадгүй. Бид нар тэмдэглэж авах хэрэгтэй болохоор тэмдэглэж авнаа л гэдэг чинь. Окей л хэлээ. Яг бороо ороо таарчлаа шүү. Миний урталд нэг л тарааг байгаа юм байна. Тэгээ араасаа очруулах юм байна да. За нийтдээ 13 хэсэг топ яваа байхгүй, тоосоо байхгүй. Тэгээд хамгийн ойдлох дээр нь страп маань дутчихлаа. Энэ 3 страпыг наашаа гаргаад ирсэн чи яг энэ дээр тэглээд байна. Яг энэ дээр бэдгүү. Тэгээ 13 хэсэг гэдэг чинь надад 26 ширхэг нэг булан хамгаалагч хэрэгтэй. Тэгээд тэрийгэ тоолсон чинь надад 22 өөр 4 хэрэгтэй гэсэн. Тэгээд надад энэ чиргүүл таракийг авч яхад нөгөө зарж исэн хүмүүс маань энэ дотор хэдэн юм байгаа шүү
Тэгэхээр хэлчихсэн. Одоо тэрийг хийх гэсэн байна. Шөнийн 12 цаг болж байна. Гэрлэг байхад 3 цаг 40 минут үлдсэн байна. Нэлээд ойр урж байна. Шиг орж нэг халуун ухам авт юм билүү. Унтахгүйгээр хачмаар байдаг. Хүрээгээд явчихнаа. За, шин 3:30 болж байна. Одоо яг нэг цаг үлдлээ. Багаар хойшлсоор хагаад бас очих цаг маань хойшлж 4:30 хэлж байгаа юм шиг. Бензин ерөөхдөө жоохон дуусчихсан, багасч ирсэн. Тэгээ нэгд өдөр 7 цагаас ачаагаа өгөхтэй учраас дараа нь бензин авна гэж яарч явж яснаас өнөөдөр авчия гэж одоо авчлаа. Нэгд өдөр чинь ачаагаа 7 цагаас нэг сургууль төр болгоно гэсэн. За одоо 4:30 гэж очиод тэгээд хараа тарака тавиад хараад усанд ороод янз бүр усаар аталдаг 5 мав өнгөрөх байлгүй. Тэгээд 7:30 гэж босоод явах ажилтаа байгаа. 2 цаг унтаад 2 цаг 30 минут унтаад босох гэхээр одоо босч чадхуулаа. Эсвэл унтахгүй явдаг юм байна. Зягтэй ирлээ, яардан дээр ирлээ. Харж нэг 2 хоног сайхан амраа. Бичлэгээ үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Дараа 7 хоногийн бичлэгээрээ уулзтлаа түр баяртай. Нэгд өдрийн өглөө үүрээр ажилдаа гарна. За машинаас сайдаа. Тэгэхэд бичлэг таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Subscribe дараарай. Түр бай.